За сайн байцгаана уу, Амина байна. Би өмнө нь өөрийгөө өдөр болгон яг адилхан ирч хүчтэй, өр бүтээмжтэй байх ёстой гэж боддог байсан. Өглөө ирж сэрэл, дасгал хөдөлгөөн айгүй ирч хүчтэйгээр хийгээл ажиллаа хийгээл те. Тэгээ яг үндэ чаддаг байхгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн 21-ээс 35 хоногийн гормоны мөчлөгтэй байдаг. Тэгээ эсрэгээрээ эрэгтэй хүн яг 24 цагийн дааврын хэмнэлтэд байд юм байлээ. За тэгэхээр энэ бичлэгээр би эмэгтэй хүний 4 гормоны мөчлөг гийн талаар яриад юу идэхэд тохиромжтой байдаг, юуг анхаарах, ямар дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой байдаг зэрэгт мэдээлэл хүргэе гэж бодсон. Миний ярих эхний үе шат бол менструацийн үе. Энэ болохоор яг бидний ингээд дотоод өвөл, тэгээ улирлаар ярих юм бол өвөл гэсэн үг. Энэ бол нэг дунджаар 3-7 хоногийн туршид сарын тэмдэг ирдэг. Миний хувьд бол яг нэг 5 хоног ирдэг. Тэгээ сарын тэмдэг ирсэн нэг эхний 2-3 хоног ч юм уу те жоохон нуруугаар ингэж чилж өвдөд байдаг. Тэгээд гиз жоохон базлна, доошогоо базлна, эсвэл хаяа жоохон ингэ дотор мохоо өргөж мөргөд байдаг. Сар болгон өөрлөлтөө. Ер нь тэгээд нэг бие хүндрээд нэг л тэм хэцүү, бүх юм нэг тэм хэцүү болохгүй бүтггүй байгаа юм шиг санагдах гад байдаг. Тэгээ ягаад ч юм ийм сарын тэмдгийн үед л би нэг өөрийгөө голох гээд байдаг. За тэгээд бидний ингэ дотор ингэ өвөл болж байгаа юм чинь бие гоё дулаан байлгаад те илүү гоё тайван, илүү гоё сайн амарч унтаад юм шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Дааврын хувьд бол эстроген болон прогестерон гэдэг хоёр даавар маань ер нь бол буурч идэг. Тэгэхээр ингэснээр ер нь бол айгүй олон хүнд ингээд юмыг гоё эрэг талаас нь харахад хэцүү болдог ч юм уу те. Эцэг санаа, ирч хүчт айгүй нөлөөлж идэг гэдэг юм байлээ. Тэгэхээр ингээд бүх юм хэцүү санагддаг бол энэ айгүй хэвийн зүйл юм байлээ. Хоолтын хувьд энэ үед бид нэр ингээд цусаалтаж байгаа учраас төмөр агуулсан хүнс идэхэд айгүй тохиромжтой. Төмөр бага байхаар бид нар сулдаад, нэг л ядраад, нэг л тэмэгч хүчгүй болоод байдаг шүү дээ. За төмөр их агуулсан хүнс гэвэл үхэр хоньны мах, улаан мах, илэг, бөөр, зүрх, цэвэг зарам, тофу, шош, хулууны өөр, тэгээ загас, бууцай, хар шоколад, байцаа ч юм уу тэгээ иймэрхүү хүнснүүдийг идэх хэрэгтэй. Төмөр их агуулсан хоол идэх үедээ витамин С-тэй хослуулж идвэл зүгээр байдаг. Бидний бие ч гэсэн тэр төмрийг одоо илүү үр ашигтайгаар хүлээж авдаг гэдэг юм байна. Витамин С гэвэл тэгэл киви, жүрж, нимбэг, судалгаагаар магний бас сарын тэмдгийн өвдөлт, стресс, нойр, сэтгэл санаанд бас нөлөөлж идэм байлээ. Тэгээ би эрзээ шалгуулад магнигийн дутагдaltaй байсан учраас нэмэлтээр бас ийм 3 төрлийн магнитай тийм паудер одоо сарын тэмдгийн үеэрээ илүү хэрэгэлдэг. Хоол хүнсний хувьд магнига хар шоколад, алмонд, хулууны өөр зэргээс ер нь бол авч болно. Дасгал хөдөлгөөний хувьд угаасаа энэ үед нэг тийм эрчүүч айгу бага байгаа учраас талхалт, йог, сунгалт ч юм уу те иймэрхүү дасгал хийвэл илүү тохиромжтой байдаг. Би ингээ анзаараад байхад миний сарын тэмдэг ер нь бол харьцангуй бас жоохон өвдөлттэй ирж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр одоо саржангаа би хэрэг дасгал хийсэн, хэр хөдөлгөөнтэй байсан, хэр зөв хоолсон энэ болгон ингээ миний яг тэр сарын тэмдгийн өвдөлтөнд айгу нөлөөлөд байгаа юм шиг зүгээр надад санагдсан. Яг ингээл зөөртөө өвтөж хахад гарч алхаж малхах бол үнэхээр ингээ хиймэргүй санагддээ шүү дээ. Гэхдээ гүрийгээ жоохон ч гэсэн ингээл гараад алхахаар шууд илт бүр ингээ гоё илдэг. Одоо би яг ингэжээс аахгүй. Сүүлийн сарын тэмдгийн үедээ яг сарын тэмдэг ирсэн ингээл бүх юм ингээл нэг л хэцүү санагдал өөрийгөө голж молоол нэг тийм байдалтай хөвтөж жагаад тэгээ би найзтайгаа уцаар яриад байраа бараг хэд тойрсон бэ ингээл тойрсоор байгаа 7 км алхацсан байхгүй юу. Тэгэл алхасныхаа дараа гэртээ орж ирснээ би ямар хөөрх юм бэ гэж бодож модоод тэгээд жинхнээсээ л ингээд дасгал хөдөлгөөн хийчихээр шууд сэтгэл санаа төртөл нөлөөлчдөг. Тэгээ бидний одоо тэр өвдөд чилээд байгаа юмд хүртэл ингээд нөлөөлчд юм байна да гэж ер нь бодсон. Тэгээд хичнээн хиймэргүй байгаа юм шиг санагдаж байгаа ч гэсэн гүрийгээд хийчих хэрэгтэй мэлээ. Чилээд бадалж байгаа үед бол ойрд бол яг тийм гоё юм халуун жин тавихаар айгүй нөлөөтэй байгаа. Гэтэ хэрвээ өвдөлт нь бүр арай л дэсхийн аргагүй их өвддөг ч юм уу те эсвэл бүр маш олон өвчин намдаах одоо ийм уух шаардлагатай болдог. Эсвэл өвчин намдаах юм уугаад намддаггүй байвал ер нь заавал эмчэд үзүүлэх хэрэгтэй. Эсвэл айгүй их цасаалтдаг ч юм уу те. Иймэрхүү юмнууд бас өөр шалтгаантай байж болдог гэсэн. Хоёр дахь үе бол follicular үе. Тэгээд энэ бол бидний дотоод хавар яг өвөлд басаал хавар болохоор нэг сэтгэл санаа нэх гоё болд нь шүү дээ. Ер нь бол follicular үе нь болохоор яг бидний сарын тэмдгийн эхний үеэс эхэлдэг. Тэгээд овуляц хүртэл нэг 10-аас 14 хоног орчим үргэлжилдэг. Яг одоо тэр одоо бидний дотоод хавар гэдэг байгаа энэ мэдрэмжийг бол яг сарын тэмдэг дуусаад нэг 6-7 дахь өдрөөс нь илүү мэдэрч эхэлдэг. Энэ бол яг миний бараг хамгийн дуртай үе байж магадгүй. Энэсээ энэ үе айгүй сайн мэдэрдэг байхгүй. Яг сарын тэмдэг дуусаад нэг тийм гоё
гармаар санагдал нэг тийм гоё бүтээлч ямар санагдал нэг тиймэрхүү болчдөг. Энэ үед бол яг эстроген даавар бол айжмаар ингээд нэмэгдэж эхэлж идэг. Тэгээд үүнтэй зэрэгцээд бидний эрч хүч сэтгэл санаа юмыг эргээр харах тэр одоо мэдрэмжүүд маань бас дагаад ихсэж идэг. Ер нь олон хүнд тэр айгу тохиолддог. Тэгээ яг энэ үед бол би илүү бүтээлч болдог ч юм уу, эсвэл хүнтэй уулзахад өөрийгөө илүү сайнаар илэрхийлдэг ч юм уу, тэгээ эсвэл найз нөхдөдөө гоё уулзмаар санагддаг ч юм уу, гадуур гоё явмаар санагддаг ч юм уу, яг тиймэрхүү мэдрэмжүүд маань илүү нэмэгдээд эхэлдэг. Өөрийнхөө тэр гоё бүтээлч байдлыг ашиглаад авах хэрэгтэй. Өөрийнхөө тэр гоё арай нийгэмшмээр санагдсан тэр өөрийгөө сайн илэрхийлж байгаа тэр үеийг гоё ашиглаад авах хэрэгтэй. Шин зүйлсийг бодон сэтгэх, шинэ юм эхлүүлэх ч юм уу, эсвэл бусадтайгаа ингээд нэгдэх, нийгэмшихэд ийм тохиромжтой үе юм шиг санагддаг. Магадгүй барыг ингээд шин дадал эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе бас байж магадгүй. Арай нэг хэцүү санагддаг, эсвэл илүү тийм хүчин чармаалт шаарддаг тийм зүйлсэд нь шүү дээ. Тэр зүйлсээ яг энэ үедээ хийвэл тохиромжтой байдаг надад л. За хоолтын үед бол энэ үед яг бидний бие нүүрс усыг илүү ашигтайгаар ингэж ашиглаад энерги болгож чаддаг. Тийм болохоор овёс, будаа, жимс, чихэрлэг төмс гэх мэт иймэрхүү одоо хүнснүүдийг бас сонгоход тохиромжтой гэдэг юм байлээ. За дасгал хөдөлгөөний хувьд угаасаа арай эрч хүчтэй болж байгаа учраас юм фитнес, гүүл, кардио ч юм уу тий. Одоо бол яг илүү эрч хүч, илүү хүчин чармаалт, илүү одоо өвддөг дасгал ч юм уу, илүү ингээ ядраадаг тиймэрхүү дасгалуудаа хийгээд авцсан зүгээр. Угаасаа энэ үед бидний бие илүү сайн recover хийгээд тий илүү ядарсан бие маань сайн ингээд сэргэж чаддаг үе маань. За тэгчээд 3 дахь үе бол бидний дотоод зам буюу овуляцийн үе. Ойролцоогоор ер нь бол 3-6 хоног үргэлжилдэг. Тэгээд эмэгтэй хүний хувьд бол яг энэ үед жирэмслэгээр төлөвлөж байгаа бол хамгийн одоо жирэмслэх боломжтой болдог үе гэсэн үг. Тэгээ энэ үед бол эстроген даавар маань оргилдоо хүрдэг. За овуляцийн үед бол эмэгтэй хүн бол илүү өөртөө ихтэй, илүү эмэгтэйлэх ч юм уу тийм эрч хүчтэй, тийм нийтэж болчдаг тий. Яг энэ үедээ тааруулаад бид найз нөхдөдөө олуулаа уулзах туртай. Илүү тийм өөртөө ихтэй, илүү хөгжилтэй, илүү одоо тийм янз бүрийн гоё юм хийхэд арай нээлттэй байгаад байдаг. Тэгэл айрсных гоё болоод энергийн түвшин ч гэсэн шал өөр байд юм шиг санагддаг. Тэг угаасаа 100 бид нар яг тийм бид шүү дээ. 100 ингээл гэгэлзэл ингээл бүх юм нэг тийм гоё сайхан санагдаад яг тиймэрхүү уулзалт хийх, ямар нэгэн хөрөнгө оруулалт татах ч юм уу тий, ярилцлага өгөх, за ингээд контент бүтээх ч юм уу. Тийм өөрийгөө илэрхийлэх зүйлсийг энэ үед хийхэд одоо хамгийн үр дүнтэй, хамгийн одоо гоё байдаг гэх юм уу. Бид нар энэ үедээ өөрийнхөө сул талыг харахаас илүү эерэг талуудын чадж байгаа юм а давуу талуудаа илүү харах гэдэг юм шиг санагддаг угаасаа. За энэ үед бидний биеийн температур баг зэрэг нэмэгдэх хандлагатай байдаг болохоор усаа сайн уугаад шингэнээ сайн нөхөх хэрэгтэй. Хэрвээ энэ үед айгүй их одоо их хүчтэй засгал хийдэг эсвэл илүү хөлөрдөг ч юм уу, тийм үедээ бол яг электролиттэй нөхөд уухад бол илүүдэхгүй. Хоолтын хувьд бол яг нэг тийм онцлогоор юм бол би нэх уншиж судалсангүй. Гэхдээ ерөнхийдөө бол уурэг ихтэй, эслэг ихтэй, тэнцвэртэй хоолоо идээд явж ахын зүйтэй. Тэгээ ерөн саржангаал бид нэр уурыглаг, эслэг ихтэй, тэнцвэртэй тийм хоол хүнснүүдээ хэрэглээд явж ах хэрэгтэй тий. Дасгал хөдөлгөөний хувьд ер нь ихэнх хүнд бас одоо тэр эрч хүч нь байсаар байдаг учраас бас фитнес ч юм уу тийм тесрэлттэй гүйлт, теннис, кардио ийм биеийн хүчний фитнес ч юм уу тиймэрхүү дасгалуудаа хийж яхад зүгээр. Тэгээ зарим үед энэ үед ингээд хайр дурлалын мэдрэмж ч юм уу дур бэлгийн тэнхтээд бэлгийн дур хүсэлт нэмэгддэг гэж байлээ. За тэгээ 4 дахь үе буюу бидний дотоод намар буюу luteal phase маань эхэлнэ. Ер нь бол бидний бие ингээд жирэмслэхэд бэлдээд progesterone даавар маань ер нь бол ихсэж эхэлдэг. Тэгээ жирэмслээгүй тохиолдолд сарын тэмдэг дахиж эхлээд тэгээд өвөл дахиж болоод яг юм дөрвөн улиралтай байдаг. Тэрэндээ ингээ холбож ойлгох илүү ойлгомжтой юм шиг санагдсан. Luteal phase-ний эхний үед бол нэх мэддэхгүй яагаад гэвэл овуляцийнхаа нөгөө гоё юм мэдрээд явж байгаа тий. Тэгэл яг юм сарын тэмдэг төхөөд ирэх үед надад илүү мэдрэгддэг байхгүй юу? Илүү жоохон стресс гэдэг ч юм уу. Эсвэл сэтгэл санаа арай жоохон докторгүй болчих гээд байдаг ч юм уу тий. Тэгээд энэ үед бол яг стрессээ сайн зохицуулаад, байгаль сайн гараад, бясалгал хийдэг ч юм уу нэг тиймэрхүү одоо өөрийгөө тайвшруулах, стрессээ бууруулах тийм юмнуудыг хийхэд илүү тохиромжтой санагддаг. Тэгээд одоо намайг харангуут яг үндэ барыг тийм овуляцийн үе дээрээ байгаа юм шиг барыг харагдах гээд байгаа байхгүй. Гэтэ яг үндэ үгүй. Би яг сарын тэмдэг ирэхээс яг өмнөх одоо өдөрт нь энэ бичлэгээ бичиж байна. Уг нь бол өдөөд би бол яг ингээд болж эхэлдэг байхгүй. Тэгтээ энэ 7 хоног би айгүй их бас алхсан. Тэгээд одоо юм байгаль дасгал хийсэн учраас ягаад ч юм айгүй гоё тайван байгаад байна. Тэгэхээр нэг тийм
бие бас ингэж сонсож сураад байгаа юм болов. Тэгээ ер нь энэ үедээ нэг тийм хиймээр санагдахгүй л байвал хийхгүй, эсвэл уулзмааргүй санагдвал уулзахгүй байх ёстой үйл юм шиг надад санагдаад идэв. За тэгээд progesterone даавар нь ингээд нэмэгдэх үед бидний биед илүү их энерги шаардлагатай болдог. Тэгээд тийм учраас бидний хоолны дуршилж гэсэн ер нь бол нэмэгдэж идэг. Миний хувьд яг энэ үед би арай илүү идээд нэг ганц 2 хил нэмэгдэж эхэлдэг яг энэ үед. За энэ үед ер нь арай илүү идэх нь бас нэг тийм муу зүйл биш юм шиг байгаа. Бидний биед ингээд шаардлагатай байгаа учраас арай хоолны дуршил ихсээд илүү идээд байгаа шүү дээ. Тэгээ харин эсрэгээрээ ингээд хоолны дэглэн бариад ч юм уу эсвэл нэг юм хоолоо хасгаад оролдох юм бол бие эсрэгээрээ бараг стресстүүлээ сэтгэл санаанд муугар нөлөөлчих магадгүй шүү дээ. Хоол хүнсний хувьд бол яг ийм уураглаа гэслэгтэй тэнцвэртэй хоолоо иддгээрээ идээд харин эсрэгээрээ жоохон тийм хэд боловсруулсан чихэр чипс ч юм уу тиймэрхүү хүнснүүдээ ер нь багасгахыг хичээдэг. Сайн унтаж амрахтаа илүү ер нь анхаардаг. Асал хөдөлгөөний хувьд бол бие илүү сайн сонсож явахд л болно. Жишээ нь би өчтөр урж өдөр яг теннис тоглосон. Тэгэхээр ирчүүч байвал үргэлжлүүлээд тэр гоё фитнес одоо янз бүрийн дуртай дасгалуудаа хийгээд яваад харин эсрэгээрээ жоохон ирчүүч багтай байвал йог, пилатес, алхалт ч юм уу тиймэрхүү дасгалуудаа хийгээд явж авах хэрэгтэй байх. Ер нь л бид нар стрессээ зохицуулаад тэнцвэртэй хоол хүнс хэрэглээд сайн унтаж амраад шингэнээ сайн уугаад өдрийнхөө одоо тэр дасгалынхаа ачааллыг одоо тохируулаад ер нь заавал явж явах хэрэгтэй. Ингэж явснаар хүртэл бидний одоо ер нь өдөр тутмын тэр дааврын тэнцвэртэй байдалд маань бас нөлөөлж идэг. За тэгээд ерөнхийдөө бол эмэгтэй хүн яг иймэрхүү дөрөв мөчлөгт удирдагдаж гэх юм уу одоо юм чи тийм мөчлөгтэйгээр бид нар амьдарч идэг. Мэдээж өдөр болгон маш өөр, хүн болгоны бие маш өөр. Тийм болохоор заавал ийм байх хэрэгтэй гэсэн үг биш. Овуляц болж байгаа мөртлөө нойроо сайн аваагүй учраас ихч хүчгүй бас байж болно шүү дээ. Тийм болохоор бид нар өдөр болгон л энэ одоо чухал гэсэн эрүүл мэндэд маань тустай гэсэн тиймэрхүү зүйлсээ өргөжлүүлээд хийгээл явж байгаа нь чухал. Харин зүгээр жоохон анхааруул зүгээр одоо ерөнхийдөө жоохон нэг иймэрхүү хандлагатай байх гад байдаг гэсэн байдлаар энэ бичлэгээ бэлдсэн. За тэгээд мэдээж би эмч биш. Тэгээд ер нь бол миний энэ бичлэг төгсөн гарчиг маань ер нь жоохон clickbait албаар жоохон тийм юу вэ гэж бодогдуулахаар өгсөн яг л адилхан 24 цагийн циклтэй амьдарч идэг. 24 цагтад тааруулаад нойр, хоол, унд, ус бүх сэтгэл санаа бүх юмаа зохицуулаад явж явах хэвээр тэр маань хүртэл маргаашийн маань тэр сэтгэл санаанд нөлөөлж идэг. Гэхдээ бид нэр давхар бас тэр 24 цагаас гадна яг ийм дөрвөн одоо гормоны яг жинхнээсээ бидний биеийн дотор байгаа тэр одоо progesterone, estrogen дааврууд маань ингэж нэмэгдэж ихсэж ингэж зохицуулагдаж явж идэг учраас бас яг адилхан энийгээ жоохон ойлгочвол зүгээр байд юм шиг санагдсан. Тэгээд энэ дөрвөн мөчлөгөө ойлгосноос хойш угаасаа мэдрээд байгаа юм аа. За нэр ийм юм болж байгаа учраас л тэгээд байгаа штэ гэдгийг илүү ойлгодог болсон юм байна. Бидний сарын тэмдэг ирэх үед бас баг зэрэг өвдөх нь маш энгийн зүйл те. Гэхдээ маш хүчтэй өвдөлт, төргөө мөчлөг эсвэл сэтгэл санааг зовоосон тийм шинж тэмдэг байвал заавал эмчтэй үзүүлж авах хэрэгтэй. Бүр юм амьдралд чинь нөлөөлөх үе их хүчтэй өвдөж те юм энгийн зүйлсээ хийж чадхааргүй болтол их өвддөг бол өөр шалтгаантай бас байж болно. Твийн гэж үздэг юм байлээ. За тэгээд урьдчилан сэргийлэх үзлэгүүд ямар нэгэн тест масок PCR ч юм уу тиймэрхүү шинжилгээнүүдээ өөртөө тохирсон давтамжаараа үзүүлээд явахад болно. За тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.